Жасагийн амар санаа. Happy Veritas элэгний төв лабораторийн захирал 1977 онд Говь Алтай аймагт төрсөн олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд тавьсан нийтлэлүүдээс нойр булчирхай элэгний CB вирус судлал, бүдүүн эзний хавдар судлал, элэгний хавдар, уушгины хавдар, ходоодны хавдар, хеликобактер зэрэг бүтээлүүдийг бичжээ. Мөн олон генийг RNAi аргаар зэрэг дарангуйлах арга нээлтийг хийж нийтдээ 350-аад шинжлэх ухааны нийтлэлд амар санаагийн бүтээлүүдийг ишүүлсэн байдаг. Юуны өмнө одоо Монгол улсынхаа одоо бахархал болсон залуучуудаа ингээ мөр зэрэгцэндээ маш их баяртай байна. Үнэхээр ингээд бүгдөө ингээд сонсоод байгаа бахархмаар залуучууд байна. Тэгээ мань мэтийн улсууд ингээд энэ залуучуудаа мөр зэрэгцэж болж байгаа юм байхтаа гэсэн сэтгэл бол төрж байна. Яг уу мэдээж төрүүлсэн их ээж аав та үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ телевизээр дамжуулаад ээж аав хоёртай хайртай шүү. Мөн хүмүүжүүлсэн багш нар, боловсрол эзэмшүүлсэн багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрөө ховрок хүн лам хүн л дээ. Тэгээд дээр нь эмч хийдэг, эмч мэргэжилтэй. Өдөр болгон хүн үздэг. Тэгээд ингээд эмчилж байгаа хүн маань ингээд ялангуяа ингээд элэгний Б вирустэй хүн эмийг минь уугаад ингээд бүрэн идэгрээд вирус нь арилцсан үед бол үнэхээр баярлмаа сэтгэл төрдөг. Тэр хүндээ ч их баярлмаа сэтгэл төрдөг, өөртөө ч их баярлмаа сэтгэл төрдөг. Ингээд ямар ч хүнд хэрэгтэй юм хийж шүү гэсэн сэтгэл төрдөг. Тэр үед л их сайхан санагддаг та. Монголын амар санаа нь нийт 350-аад шинжлэх ухааны нийтлэлд өөрийнхөө бүтээлийг соруулж олон гений гранай аргаар зэрэг дарангуйлах арга зэрэг нээлт хийсэн залуу эрдэмтэн залуу эмчилгээг уурхад татаа байна. Танд өндөр хэмжээтэй хүсье. Хүний бие гэдэг бол цогц юм. Цаанаасаа сэтгэл байгаа. Зарим өвчин бол зөвхөн сэтгэлээр идэгчдэг. Тиймэрхүү өвчнүүд бас байдаг. Тийм учраас хүний бие ингээд цогцоор навцуулж шаардлагатай юм аа. Тэр тал дээр бол энэ уламжлалт хамгаалах хаан гэдэг гайхамшигтай. Юмны бас бүр нарийн учир шалтгааныг олох тал дээр бол Европын хамгаалах хаан асар одоо их туршлагатай шүү дээ. Жишээлх юм бол юмыг бүр бүтцийн түвшинд авч үздэг, шалтгааныг бүр бүтцийн түвшинд, молекулын түвшинд авч үздэг. Тэр талаараа бол Европын хамгаалах хаан бас гайхалтай. Ингээд ерөнхийдөө энэ бүхэн гайхалтай юмнуудыг хосолж хүнийг эмчлэх шаардлагатай болов гэж бодож байна л да. Хүн авсаныг Монголын батлах залуугүй тусны номдорын эсдэг юу гэвч ависгын зөвчөлтэй хийвсэ. Хашбаатрын Цагаан Баатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин. Овс аймгийн Баруун Түрүүн суманд 1984 онд мэндэлсэн. Авраг биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. 2003 онд Аз тивийн авраг шалралт тэмцээний алтан медаль, 2004 онд Монгол улсын Гавьяа Тамирчин, Афины Олимпийн их наадмын хүрэл медаль, Аз тивийн авраг шалралт тэмцээний хүрэл медаль, 2005 онд Аз тивийн авраг шалралт тэмцээний алтан медаль, оюутны дэлхийн авраг шалралт тэмцээний алтан медаль, 2006 онд Аз тивийн тоглолтын алтан медаль, Зүүн Азийн авраг шалралт тэмцээний алтан медаль, 2007 онд Аз тивийн авраг шалралт тэмцээний мөнгөн медаль, 2008 онд Дэлхийн цомын авраг шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Дэлхийн цомын авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2009 онд Дэлхийн цомын авраг шалгаруулах тэмцээний алт хүрэл медаль, Дэлхийн авраг шалгаруулах тэмцээний алтан медаль, жодо бүхэн төрлөөр Монгол улсын түүхэнд анхны дэлхийн авраг болсон. Арилдын Бат сүх. Дэвсэг түвшний жанжин штабын 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч. 1978 онд Завхан аймагт төрсөн. 96 онд Төв аймгийн Лүн сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1997 онд Батлан хамгаалах сургуулийн ахлагчийн сургууль. 2000 онд Батлан хамгаалахын их сургуулийн салаан захирагчийн дамжааг тус төгссөн. 2003 онд Иракийн эрхчлөөлийн ажиллагааны 1-р ээлж. 2005 онд Косово дахь олон улсын цэргийн ажиллагаа. 2006, 2008 онд Сирилион улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд оролцсон. За намайг Батсүх гэдэг би 150 дугаар ангид салааны засагч орлогч ажилтай. Тэгээд
энэ Монголын бахарлагдаг юм нэр сонгогчод гэдэг байхад маш баяртай. Миний 2003 оноос 2004 оны Иракийн хэрэгчлэлээр анхны хэлж оролцсон. Тэгээд түүний дараа Косовогийн бас ажиллагаанд оролцсон. Тэгээд Африкт сүүлд хамгийн сүүлд оролцоод ингээд ирчээд Монголын бахарлагсад баяртай байна. Элдийн багсууны Илгийн инх таймны төлөв бүсэд Батламгад салбарт амжилттай ажиллаж байгаа залуу офицер цаашдын горныхоо нэгдүрийг өндөрт авч явах ийм Монголын бахархад залуу гэж болох таатар. Үүнд баяр хүргэе. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Сайн хийгээрэй. Өнөөдөр дараагийн бацлагыг хүндтгэлийн эрдэм аманд сэтгэл өгөөч. Харамсалтай болж байна уу гэж бодож байна. Ардын бацлагын 2004 онд цэргийн хүнд медаль, 2006 онд Польши медаль, 2006 онд Датчин атар гуравдугаар медаль, 2007 онд Бельгийн медаль, 2006 онд нэгдсэн үндэсний байгууллагын 1-р медаль болсон, 2007 онд энхийн төлөв медаль, 2009 онд нэгдсэн үндэсний байгууллагын 2-р медалийг тусгаарсан. Өнөөдөр Монголын бахархад залуу 2009-ийн нэгээр тодорч байгаа 9 залуугийн нэг нь алдар тийм аа. Гомбод оржийн навчаа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч. Дорнод аймгийн Чайвлсан хотод 1975 онд төрсөн хүний хэмж мэрэгжилтэй. Монголын залуучуудын холбооны залуу удирдах сангийн нэрэмжит оны шилдэг оюутанг 1997 онд, 1994, 1997, 2000 онуудад Монгол улсын ихтэй сургуулиудын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, 2008 онд эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, 2009 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Тэрээр 2001 онд өвчтөн түүний гэр бүл зориулсан зөвлөмж, Умайн хүзүүний өмнө уртл эмгэгүүд ном, 2006 онд Хорт авдрын туяа эмчилгээний үед үзүүлэх совилхын тусламж, Хорт авдрын тухай ойлголт урьдчилсан сэргийлэлт ном зохиолууд болоод эрдэм шинжилгээний 10 гаруй илтгэл өгүүлэлгийг хэвлэжээ.